За сайн байцгаана уу бүгд өдрийн мэндийг хүргэе. 30 дахь өдрийн бичлэгээр уулзаж байна. Өнөөдөр миний бичлэгийн хамгийн сүүлийн өдөр үр дүнгээ хуваалцах байгаа. За ингээд нийт 30 хоногийн хугацаанд сахар хассан, транстос хассан, за тэгээд тамхинаас гарсан мөн одоо тэр муу муухай дон шунал сэтгэлээ ингээд тавьж өрнөдөглөж ном сайхан өрөөл магтаалууд саярхлуудыг уншиж бясалгал хийсэн. Тэгээд энэ хугацаанд бол одоо маш их өөрчлөлтүүд бий болоод сэтгэлдээр гарч байгаа надад өөрт мэдрэгдэж байна. За зөвхөн бие дээр авч үзэхэд жингийн хувьд бол 77 кг-тай эхэлсэн. Өнөөдөр 71 болоод нийт 6 кг 30 хоногийн дотор одоо маш эрүүл аргаар ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр зөвхөн хоолоороо ингээд хасаж чадлаа. За тэгээд нийт одоо 6 кг хасахад бол XL арзмаар 77 кг-тай байхдаа би XL арзмаар өмсөжсэн. Тэгээд дараа нь L болоод тэгээ одоо бол M арзмаартай болсон байна. За энэ Монголд L маань бол M арзмаартай. Тэгээд надад ерөөсөө таарахгүй байсан. Ингээд мөрөн ингээд гизээрээ ингээд нэлээд барив. Тэгээд одоо бол сайхан ингээд таарж байна. Ийм арзмаартай дээл маань ингээд таарсан байна. Та нартай зориулаад өмсчихлөө. За тэгээд сэтгэл санаан дээр бол илүү их тийм эерэг болсон. Мэдээж одоо тэр хамгийн чухал хамгийн ихний бичлэг дээр би ярьсан байгаа тийм ээ. Тэр иди гэдэг байгаа тэр нэг муухай ховдөг хомхой шунал сэтгэлээ ингэж тавьж явуулах нь хамгийн чухал юм байна гэд. Тэгээд одоо тийм муу бодол тийм байхлаар муу бодол төрөхгүй байхлаар хүн сэтгэл санаа их тийм тайван байд юм байна. Сэтгэл санаа тайван байхлаар илүү хүн ас жаргалтай амгалан байд юм байна. За тэгээд мэдээж гадаа алхах энэ чинь ингээд маш олон зүйлийн цогц шүү дээ. Хоолоо зөв сайхан эрүүл хоолоо идээд гадаа агаар салхинд алхаад оройдоо ном бясалгалаа хийгээд ингээд тогтвортой 30 хоног явхад бол ямар ч хүн дээр бол эрийг сайхан өөрчлөлт гарч болох юм байна гэдгийг бол би ингээд өөр дээрээ хийлээ. Тэгээд энэ 30 хоногийн турш надтай хамт байсан, намайг дэмжсэн, намайг чиглүүлж зааж сургасан багш, эцэг их, найз нөхөд хамт олон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та нарынхаа ачаар би ингээд сайн явж байгаа шүү. Тэгээд та нар маань ч бас эрүүл урт насталч тийм ээ. Сайхан амьдраарай. Тэгж би хүсэж байна, өрөөж байна. За тэгээд энэхүү сайхан 30 хоног номонд шамдаж өөрийнхөө эрүүл хэм маягтай болж илүү дутуу тэр муу мухай ховдөг хомхой сэтгэлээсээ салж ингэж одоо тамхинаас гарч архинаас гарсан чихэр чихладны донгоосоо салж байгаа энэ муу мухай бодол муу мухай тэр сэтгэлээсээ салж байгаа энэ бүх буйнаа одоо зориулаад би энэхүү сайхан дээдийн багшийнхаа номноос бодисадвын эрүүлийг буйнаа зориулж уншиж өгье. За бод мөрийн зэргийн эрөөл. Тэр хугацаанд шамдал хичээлээр 2 чуулганыг огторгой мэт уужим хураасан алин түүгээр оюуны нүдэн муухгаар сохорсон амтан бүгдийг өөд татагч ялгуусны эрхэтэн болтугай бий. Түүнд хүрээгүй насан төрөл бүгдэд минь мөн зөөлөн их шигт нэгүслэр мөнхөд дагуулan барьж сургаалын зэрэглэл бүгд бүрдсэн дээдийн мөрийг олж бүтээснээр ялгуусан бүгдийг баясгах болтугай. Өөрөө ямарчлан онож мэдсэн мөрийн ансыг хүчит инэрлээр увдислан номлох мэргэн аргаад амтны сэтгэлийн харанхуй мөнхгийг арилган уйлдээд ялгуусны шашинг өн удаан барих болтугай. Эрдэнэт дээд шашин түгэн дэлгэрээгүй эсвэл түгсэн ч эргэн доройтох болсон тэр зүгт их нэгүслэр сэтгэл нэн сэтгэгдэж хөдөлснөөр тус амгалангийн сан түүнийг тодруулах болтугай.
хөвгүүн сэлт ялгуусны гайхан их үйлсээс сайтар бүтсэн бод мөрийн зэрэг түүгээрч гэтлэхүй хүсэгчдийн сэтгэл цогийг өгөх бөгөөд ялгуусны зохиолыг өнөд тэтгэн тогтоох болтугай. Сайн мөрийг эмхлэх нөхцөлийг бүрдүүлэгч болон харшлах нөхцөлийг арилгагч хүмүүн бусууд насан турш тутам бүгддээ ялгуусны сайшаасан асар ариун мөртөө үл хахацах болтугай. Аль нь цагтаа дээд хөлгөнд номын 10 явдлаар ёсчлон бүтээх үед шамдан хичээх тэр цагт хүчтэн нугууд үргэлж мөнхөд нөхөр уйлдан үрэлцээ хотгийн далай зүг бүхэнд түгэх болтугай. Химээх үнийг богд занхав гин захиав. За мөн тэгээд дахиад нэг өрөөл уншмаар санагдчихлаа. Энд багшийн маань сайхан номонд төгс баясгаланд сайн ёс дэлгэрэх ёроол гэж бас байна. Та бүхэндээ уншиж өгье. Ялгуусан бүхнийг үүсгэгч их эцэг болсон ч ялгуусан хөвгүүний дүрээр тоолшгүй орон ертөнцөд ялгуусны номыг барих тааллын үнэн хүчээр ялгуусан сайн оюунтын шашин дэлгэрэх болтугай. Эртээ цагт эрэхтний огтын мэлмийн өмнө тангараг өргөхгүй цаг дор их зоригт химэн хөвгүүн сэлд ялгуусад сайшаасан үнэний хүчээр сайн оюунд ялгуусны шашин дэлгэрэх болтугай. Ариун үзэл ариун явдлын дамжлагыг түгээхийн тулд чадагчийн өмнө цагаан болор ирэх өргөхөд номын лавай хайрлан иш үзүүлсэний хүчээр сайн оюунд ялгуусны шашин дэлгэрэх болтугай. Мөнх тасар хайн туйлаас гэтэлсэн үзэл нь ариун, живэх будан гуйрлын харанхуйг ариусгасан бясалгал нь ариун. Ялгуусны айл дүрийг зарлагчлан бүтээдэг явдал нь ариун. Сайн оюунд ялгуусны шашин дэлгэрэх болтугай. Олонтоо сонсхийг авгаа их хайснаар мэргэн сонссон утгаа ямарчлан сэтгэлдээ найруулснаар ариун. Шашин амтны тусад бүхнийг ч зориулснаар сайн. Сайн оюунд ялгуусны шашин дэлгэрэх болтугай. Татах магад эрхэм зарлагын нэгийгч үл харшилдуулан ногоон нэгэн бодгалын анхааран авалгад номлон увдслахад мэдэл олсноор гэмт явдлыг даяар нь хорсон сайн оюунд ялгуусны шашин дэлгэрэх болтугай. Ишийн ном 3 аймгийн номлох сонсох онлын ном 3 суртахаалын анхааран авалгаар мэргэн бүтээлийн гайхамшигт намтар цадиг гарсан сайн оюунд ялгуусны шашин дэлгэрэх болтугай. Гаднаа шарваагийн явдал мөрөөр амирлангүй дөлгөөн дотороо юузрийн 2 зэрэг нот төгөлдөр судар тарны сайн мөрийг харшлалгүй нөхөрлүүлсэн сайн оюунд ялгуусны шашин дэлгэрэх болтугай. Шалтгаан хөлгөнд номлон сургасан хоосон чанарыг үрийн аргаар бүтээсэн их амгалан луга хамтдагж найруулсан 8 түмэн номын цогцын шим сайн оюунд ялгуусны шашин дэлгэрэх болтугай. 3 төрлөختний мөрийн эрхэм сахиус болсон түргэн итгэл намсраа эвлэгийн илч тэргүүтээ шашныг сахигч далай тангарахтны хүч чадлаар сайн оюунд ялгуусны шашин дэлгэрэх болтугай. Товчдоо цогт багшийн лагшин батчих хийгээд мэргэн ариун шашныг баригчид газраар дүүрэн шашны их өглөгийн эздийн эрх хүч дэлгэрснээр сайн оюунд ялгуусны шашин дэлгэрэх болтугай. Химээх үнийг гүнтэн дамби доммэ захиав. За ерөөл оршихээ. За та бүхэн маань бас энэхүү сайхан дээдийн номыг бас гэртээ авч залаарай. Маш их эдс жандлалтай. За тэгээд нийт одоо надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдд нь амжилт хүсье. Та бүхэн маань ч гэсэн муу муухай зуршил, арх, тамхи одоо тэр буруу явдал мөрөөсөө хагцах болтугай, сайн сайхантай үргэлжид учрах болтугай, ном бүтээл буйн нь дэлгэрч явах болтугай. За баяртай.